монголчуудын Эмдэл радио 88-ны уралдаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гаргийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс үдийн хачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 18-ны мягмар гаргийн үдийн хачаар нэвтрүүлэг миний түүхүүдээрээ шууд хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөнхбат гэрлээ занирулагчаар ган болдын ангараг нар арилж байна. Өдрийн төргий. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд дадаг сураатаагаар 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис за мөн сайхан амьдрах орчин хүмүүст хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдар M design тавилгын үйлдвэр хамтраалагч байна баярлаа. За 7 өнөг болгоны мягмар гарыг бол үдийн ачир нэвтрүүлэг миний түүх гэдэг булангаараа танд хүрдэг. За ингээд үдийн ачир гэдэг Facebook групп дээр хөгжилтэй түүхээс гадна хүмүүс өөрийнхөө түүхийг, амьдралын түүхийг бичдэг. Тэгэхээр тэр амьдралын түүхийг бид нэр цуглуулж агаад 7 өнөгт нэг удаа буюу мягмар гарагт уншиж хүргэдэг юм аа. За ингээд эхлэх үү. За эхлэе. Ган болд наваан гэдэг сонсогчийн цэрэг тулсан явдлаа бичиж гинэ. За. Хөдөөний цэрэг. Би ТИК 16 дугаар нийтгэлийн 3 жилийн цэргээ бас инженер Сапиорын тусгай ротын жаа дарга байлаа. Улс төр байлдааны бэлтгэл хичээл сургаалт 10 сараас жигдэрдэг байлаа. Энэ үеэр нэгтгэлийн нэгдсэн харуулд сар орчим хугацаанд нэг удаа офицер харуулын захиралтай рот бараг бүх бие бүрэлдэхүүн харуулт гарнаа 1 хоног. Ротод зөвхөн нэг жижүүр нь яваал жаа даргал үлдэнэ. Харуулт гарахын өмнө би харуулын хуваар хийж урд өдөр оройн тоон дээр танилцуулж үүрэг тавих дүрмтэй. Цэргүүд харуулын бэлтгэл хийн, цагааны хийдээл, эсхий гутал, буу, баг зэрэгэ цэвэрлэж янзалж бэлтгэн. Өрөөндөө харуулын хуваар хийгээд сууж байтал нэг хөдөөний шин цэрэг зөвшөөрөл авч орж ирэл гуйжана надаас та намайг хүнсний агуулгын харуулын пост дээр тавиад өгөөч гинэ. Би ч хүснээр нь 2 хуучин цэрэгтэй тэр постонд нэрийг нь тавиад рот нэгцэн харуулт гарлаа. Орой 6 цагийн үед харуулын захирал офицер дотоод толгоогоор ярьж байна. Хүнсний агуулгын пост нь гарсан шин зэрэгээ сойл гэж байна. Би хүний нөөцгүй болох шахсан тул яваал гарсан зэрэгээ буу зэвсгийг ахуулаад манай халагч түрүүчийг нь дагуулад өөрөө постн дээр нь очтол нөгөө цэрэг маань бууга АК-47 хүзүүндээ угуулчихсан, бүсээ тайлсан, дээлэн задгай бүгтийгээ сууж байна. Нөгөө харуулын дүрм постнд хүн нэвтрүүлэгч уран байхгүй. Харуулаа солиод нөгөө цэрэгээс юу болсон тухай асуулаа. Нөгөө цэрэг бүгтийж үцээсээ хിവэрэ. Тогооч цэргүүд хүнсний агуулгаас хоол хүнсний зүйл авахтаа харуулт гарсан шин цэрэгт талах маасл хувь хүртээсэн юм байна л да. Манай хүн юу ч хол зөксөн юм нэг болонд очиод гүйлгсэн юм байна. Тэгээ хэсэгхэн хөвөн харагдгаар нь бүксээ арьдсан чинь нөгөөх нь барилгын шилүү хүн байгаад. За. Амар штэ тэр чин тий. Нөгөө шилүү өвн хорцгод загтналаад сүд болсон ба. Тэгээ харуулын захиралд үүрэг гүйцэтгэх боломжгүй болсноо мэдгдсэн тэр байлаа. Нөгөө цэргийг ангийн эмнэлэгт 1 хоног хонуулаад гаргасан. Би дахиад цэргийг хүссэн постонд харуулт тавихаа болсон. Тэр цэрэг бол 1976 оны цэрэг Амгаах ухааны дээд сургуулиас татагдсан манай ротын эмнэлгийн зааварлагч байсан. Цэргээс салагдаад Амгаах ухааны дээд сургуулиа төгсөөд аймагта мис заслын сайн эмч болсон доо гинэ. Гэвч уул нь ангаах сурж исэн бол мэдмээр юм тий. Харин тий. Тий ангаах юм чинь. Гэхдээ хөвөн шиг юм харагдсан гэдэг. Тэгэхээр анзаараагүй байж маа. Харанхууд анзаараагүй. Шилүү өвн гэж. Тий, шилүү өвн гэж анзаарахгүйгээр шууд арчсан баг. За, чойронго. За. Эсэргүү лоохуц гээд нэг хүн байсан юм аа. 60-аас дээш насныхан таних бах. Тэр өвгөн их айхтар хүн л дээ. Залуудаа хилмигдэж, цөлөгдөж, шоронд орж байсан ч хизээч зүгээр сууж байгаагүй. Худалдаа наймаа, янз бүрийн зүйл зөндөө хийж байсан болохоор нь би зөвлөгөө авах гээд хотоос дуудаад хамтдаа хөвсгөл далайн цахад амарсан юм аа. Майхан барьчихсан, сайхан загсаа идээд л тонлоо. Тухайн үед тэр өвгөн 80-аад настай байсан баха. Тэгтэл тэр далайн захын өндөр сардгууд дээр явхангүйгээр л гарчиж байгаа. Тийм чадaltaй эрүүл сар бол мундаг хүн байсан. Бид хэд орой болтол майхныхаа гадаа суугаад олон бизнес ярьдаг. Тэр өвгөн бол надад нэлээд олон талын юм хэлж өгсөн л дөө. Тэгсэн бидний амарч байсан газрын ой модон дотор миний ээжтэйгээ Багдад хүдэг байсан цайны ургамал зөндөө байна. Би өөрөө хөвсгөлийн цагаан уур сумын хүн л дээ. Манай сум чинь 91% нь ой шүү дээ. Хавтгай битүү дан модтой газар байхгүй юу? Аавыг өхөр малдаа яваад завгүй байхаагаар ээж бит хоёр тайг руу ороод цайныхаа ургамлыг түүж хатаагаад нүдэж бяцлаад цай болгон хэргэлдэг байсан юм. Ээжтэй хамт тэр өвс ургамлыг түүж түүгээр нь чансан цайг нь ууж өссөн болохоор би цайнд их дуртай бас яаж хийдгийг нь ч мэддэг байсан. Манай ээж чинь 106 нас хүрээд бурхандаа явсан. Тэгэж урт насалсныг нь би уудаг байсан цайтай нь холбож боддөг юм аа.
Тэр лохо зөвхөн айхтар хүн болохоор тэр ургамлуудыг хараад дорн таньж байгаа байхгүй. Цайны ургамал энэ зөндөө байна штэ гэхэд нь би ч өөрөө хараад мэдчил байсан л та. Байгаль дээр үнгүй байгаа ийм сайхан ургамлуудыг холиод савлаад гаргачихвал энэ цайны бизнес чинь ер нь зүгээр юм биш үү гэсэн яриа болоод би ч тэрэн дээр нь тогтчихсон. Би их яарав сандруу хүн шиг байгаа юм. 6 сар тэгж ярьсан юм 11 сар гэхэд гаргачихсан гэхээр маш богино хугацаанд хийсэн байгаа юм л да. Их ч хөдөлмөрлсөн. Цайны бизнес миний бодсон шиг амар байгаагүй. Байгаль дээр үнгүй байж байгаач хүмүүсээр түлхэхээр тэгээд зардал мөнгө нь ялгаагүй л болдго юм байна л дээ. Би маш их явсан. Хөгшин настай янз бүрийн нутгийн улсуудаас танаа энд ямар цайны ургамал байна, хаанаас яаж түүх гэж асууд сураглан тэгээд улсуудыг уул руу өөрөө дагуулж яваад ургамлуудаа заа зөгч түүлгэн түүсэн ургамлуудаа ууландаа сайхан хатаагаад авчираад бэлтгэж боловсруулна, цайгаа шинжилгээнд оруулна, патентийг нь авна, хайрцаг сав захиална гэсээр 11 сар гэхэд анхны бүтээгдэхүүний худалдаанд гаргаж эхэлсэн юм. Анхны хийсэн цай маань гоймон сайхан амт үнэртэй янзын гой шаргал цай болсон. Тэгээд нөгөө лохо зөвгөнд за ийм цай гарлаа гэд үзүүлсэн чинь жигтэйхэн гой цай болсон байна гэж шагшаад би ер нь олон хүнд юм зааж өгч байсан. Юм хийдгүү хүнд хичнээн яриад нэмэргүй цагийн гарц байдаг юм. Миний хэлсэн юмыг ийм хурдан хэрэгжүүлдэг хүн байгаагүй гэж надад хэлж билээ. Тэгээд дараа надад зөндөө зөвлөгөө нэмж өгсөн л дөө. Эхний цайгаа хийчихэд ер нь болох нь үгүй юу гэдгийг нь үзээд зарах гээд явлаа. 2000 оны ихээр болохоор Facebook байтугай гаравцч баг байгаагүй. Өөрийн биеэр л явж сурчлахгүй бол болохгүй. Нарантуулын гадаа цайгаа авчраа зогссон чинь хөөгдсөн. Тэр чинь дандаа хүний газар байт юм байл нь шүү дээ. Болохгүй болохоор бөмбөрийн гадаа очиж зогссон. Тун холгүй зогсохгүй бол бөмбөртэй ойрхон зогсохоор бас л хөөгдөнө. Анх удаа гарч байгаа бүтээгдэхүүн болохоор хүмүүс амар авахгүй. Үзэн, харна, барина, үнэрлэн. Тэгээд өдөрт ганц хоёрыг л борлуулдаг байсан. Сүүлдээ би Нарантуул дээр цай зардаг нэг хүүхэнд учир явдлаа хэлээд би анх удаа цай хийж үзэж байгаамаа. Чи эндээс ганц хоёрыг гэртээ аваачаад уугаад үз. Тэгээд гайгүй цай болохоор байвал ярьж сурчлаад цаашаа зараад өгөөч гэсэн тэр хүүхэн надаас хэдэн цай аваад тэгээд борлуулад эхэлсэн. Тэр хүүхнээс цайг маань авсан улс эргэж дахиж авч байсан юм билээ. Эхний ээлжинд баг цай хийсэн байсан тэрийгэ борлуулад ашиг гэж сүйд болсон ч юмгүй орлого зарлага тэгсгээд боллоо. Хоёр дахь жилээсээ арай ахиухан цай хийгээд нэг нөхрийг дагуулад л Эрдэнэт орсон. Тэр үед унаа тэрэг ховрдуу байжээ. Бензинийг нь буулгачихсан бензиний машин дээр цайгаа гялгар цаасаар битүү ачуулаад явсан юм. Эрдэнэтэд очиод миний таньдаг айлын подвалд нөгөө нөхөртөөгөө цайгаа хайрцагт савлаад торонд хийгээд аваад гарна да. Дэлгүүр хоршоо, үсчин, гуанз юу байд юм. Ерөөсөө бүх газараар осоо. Машинг уулахаар дандаа л явгаа явна. Тэр үед Монгол цай байхгүй байсан үйл дээ. Монголд ерөөсөө ийм цай хийж байна шүү. Уугаад үзээрэй гэд хэлэхээр улсууд их сонирхон. Заримдаа дэлгүүрийн худалдагч нарт ууж үзээрэй гэд үнгүү өгнө. Тэгээд Эрдэнэтэд хэд онцоод булхан, хөтөл, дархан, сэлэнг, шарын гол, Улаанбаатар гэд цайгаа өөрийн биеэр сурчлаа. Зархыг нь зараад явсаар байтал 45 хоног болцсон байсан. Гэрээсээ 9 сард гарсан хүн чинь 11 сар гэд харихаар болоход хувцас нэмгэрээд гэрээсээ хувцаа захиулж авчруулж байла. Уг нь бол би гэрээсээ 10 хоног л явна гэж гарсан юм л да. Тэгсэн юу 10 хоног. 3 дахь жилээс хүмүүс манай цааг ерөнхийдөө мэдээд гайгүй авдаг болчихсон байлаа. Би хөвсгөлдөө давхар жолооны сургалт ажиллаулдаг байсан юм. Тэрнийхээ нэг Excel-ийг аваад копуудыг нь дээшээ сөхөд шуудадаа цайгаа жихиж аваад арын суудал дээр дүүрэн ачаатай хажуудаа нэг туслах суулгаад туслахынхаа өвөр дээр бас нэг хайрцагтай юм тавьчихнаа. Ерөөсөө л пиг жихиж аваад л явна. Цайгаа энэ тэнд тараагаад явхад улсууд таниад аваад байхаар нэг урамшаад тэгэхээр зэрэг үйл ажиллагаа гаач өргөсгөөд хүн амтнаас нэмж аваад бас хөөхөн тоног төхөөрөмж аваад нэлээд гайгүй болсон. Эхний жилүүдэд дандаа зээл авч урд хормойноос авч хойд хормойгоо нөхөх маягтай явдаг байсан бол 5 дахь жилээс ашиг бол их орж ирсэн дээ. Би нэг ажил төрөл амьдрал ахуйгаа даатгах гээд ээж чад руу явсан чинь манай хөвсгөл цай дугуй буланд хоёроор тойруулаад хашаа барьсан байсан. Ээж чадантаа цай манай цайг өргөсөн байгааг нь хараад их баярлж билээ. Одоо бол Монголын ямар ч аймгийн дэлгүүр хоршоонд манай цайг байнга байдаг болчихсон. Хийж байгаа ажилдаа чин үнэнчээр зүтгэсэн болохоор энэ зэрэгт хүрсэн гэж боддог. Миний баримталж ирсэн хамгийн чухал зарчим бол ерөөсөө л хүн хөлөгдөхгүй байх. Би нэг удаагийн маягтай зүйл хийгээд хүн хөлөгдчихсэн бол аль хэдийнэ дампуураад өдий 21 жил болохгүй байсан байх. Энэ сайхан хөдөлмөрийн маань үр дүнд бүтсэн цайг чанаад хүмүүс дээжээ өргөдөг гэж бодохоор надад их бэлгшээлтэй бахархмаар байдаг юм аа. Тэгсэн чойронгоо ингэж асуужээ. Танд шантрах үе байсан уу? Гайгүй тэр үе чинь нас залуу ирч хүчтэй байж дөнгөж л 50-аад настай байсан.
Мундаг. Харин тий. Надад тэр нөгөө нэг өвс түүдэг байсан цайгаа чандаг байсан гэсэн чинь нөгөө нэг шууд ногоонууд нь лам нөгөө нэг 60 цагаан хонвон дээр чинь гардаг штеп яг. Зүгээр л оргоороо л тэгэл цайныхаа урамлыг аваад ирдэг. Ингээ бодохоор хүсгэл нутаг өөрөө их сайхан нутаг л та тий. Сайхан штеп ер нь бол. За. Тэр одоо яваад байгаа тэр хөвсгөл цайны ихшил юм байна тий. Тийм байна. Бүр 20 хэдэн жил болж байгаа юм шүү. Тийм байна. Мундаг. За. За Улаанбаатар хотод 12 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар сайхан амьдрах орчин хүн бүртгэс урайтаагаар хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдар M design тавилгын дэлгүүр хамтран ажиллаж байна. За M design нэг дороос гэрээ бүрэн тохиолох боломжтой бүх төрлийн тавилга худалдаалагддаг. Тэгээд эндээс тавилга авахдаа та лизингээр авч болно. Эсвэл нөгөө төлбөрийн олон нөхцлөөр хуваагаад авч болно. За тавилга бас захиалж болно. Одоо ийм тавилга хэрэгтэй байна гэж захиалгах юм бол эдних захиалганд авцрах юм байна. Тэгээд хамгийн гоё юм нь интерьерийн үйлчилгээ үзүүлдэг гэж байна. Тэгээд хүмүүс болохоор ингээд өөртөө гоё харагдсан тавилга авцардаг. Гэтэл нөгөө тавилганд гэртэн багтахгүй гэх юм уу эсвэл дэндүү жижигчээд байдаг болохоор яг мэрэгжлийн интерьерийн үйлчилгээ үзүүлдэг энэ үйлчилгээ өстой гоё санагдсан шүү. За тэгэхээр эднийх их гоё юм нь одооных ингээд 6 салбартай байхгүй юу? За. Тэнгүүд 6 салбар нь өөр өөрсдийн гэсэн онцлогтоос гадна өөр бүтээгдэхүүнтэй. За тэгэхээр одоо ингээд юу гэдэг онлайнаар оронгуудаа ер нь аль салбар дээр нь юу байгаа ингээд нэг харчиж болж байгаа юм тий. За жишээлбэл буудан гэхэд эднийд сая 900 мянган төгрөгнөөс 1 сая төгрөгнөөс ч гэдэг юм уу тий. За тэгээ ер нь ингээд нэг юм том өрөөгөө одоо буудан аваад сэтгүүлийн ширээ аваад хоолны ширээ санал аваад ингээд тавилаа гэхэд ердөө 4.5 сая төгрөгөнд бүрэн тохиолох боломжтой гэдэг байгаа байхгүй юу. Өвөл аами ярьжсэн буудан авах гэж сонирхсон ч юм бүр 6-7 сая гэм бэл ч амар. Тийм байх уу? Тийм харин тийм. Тэгэхээр чин сая 900 мянгаас гэхэлэр чин хамаагүй хямд тусраагаас тий. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн ямар утаснаас авах вэ гэхээр 9688 60 93 90 20 65 28 гэдэг утаснуудаас аваарай. За тэгээд яг биеэр очиг гэвэл Мишель тавилгын их дэлгүүрийн B1 B6 A6 дасгуудад байгаа. За тэгээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар сайхан амьдрах орчин хүн бүртгэс урайтаагаар хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдар M design тавилгын дэлгүүр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөр ачаар нэвтрүүлэг миний түүхээр радиогийн 3 дугаар студиэс үргэлжлэлт өргөж байна. Нэрээ нуцалсан сонсогч байна. Сайн байцгаана уу? Сургамж, ухаарал, баяр хөөр, дурсамж бүхнийг шингээсэн сайхан нэвтрүүлэг хийж байгаа танаа хамт олонд илүү их амжилтыг хүсэн ёрой. Олон жилийн өмнө энэ харуулсал минь хин нэгэнд ухаарал хайрлна гэж найдаж байна. Аавын эцгүү цагаан сар. Зүрх минь гунгаар дүүрч гэр сэтгэл хоёр минь хин нэгнээр дутан ханхааж бүгд л бодолд автангуу харц гунагтай байх. Тийм ээ. Шинийн нэгний өглөө, баярын өглөө, хамгийн түрүүл зологдог, хамгийн түрүүлж өнсүүлдэг хайртай аав минь гэрээ, ханаа, өрсөө орхиод бурхны орн руу явчихсан цагаан сарын шинийн нэгний өглөөний ээж минь чансан цайны дээж эзгүүрч хойморт застаг аавын минь суудал ханхааж сэтгэлийн гүнээс аавыгаа өгүүлэх үрс бидний харц өнчөрч өвөөгөө дурсан ярих ач зээгийнх нь яриа зүрх зүснэ. Ийм нэгэн цагаан сар, ийм нэгэн баярыг бид өнчин зүрх дутуу тавилантайгаа эвлэрэн сэтгэл дүүрэн гуниг нулимстай утсан. Ээжийнхээ сэтгэлийн шарахыг хүндэхгүй гэхдээ нуугдаж арцсан нулимсны минь тусал тоогоо алдсан. Аавынхаа эзгүүг хэсэгэн ч гэсэн мартуулах гэсэндээ элдвийг ярьж хуурмагхан жаргалгүйхэн инээж ээжийг харагдана. Элэг бүтэн амьдралын жаргалыг бид аавыгаа байхад элэг бүтэн байхдаа мэддэггүй гинэн тэнэг байснаа хэтэрхий хожуу ойлгосон. Амьд сэрүүн дэрэгдмэн байж байгаа нь аавын минь бидэндээ өгч байсан хамгийн том, хамгийн үнэтэй бэлэг байсан гэдгийг тэр л үед ухаарсан юм. Аав минь 5 хүүхдийн эцэг 16 ач зээгийн өвөө, сайхан ээжийн минь хань байсан юм. Түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартан байгаагүй ч түмэнд нэрээ бараагүй хань, үр ач зээ, ахан дүүстэй хүнлэгдэн хайрлагдсан сайн хань, сайн аав, сайн ах, сайн анд байсан юм а. 1936 онд Завхан аймгийн Эхүүл сумын Сангийн далаа гэдэг газар малчин Раш даваагийн дорж гочоо ууган хүүн болон мэндэлсэн. Багнасаа эцэг эхийн гар дээр мал маллаж өнгөрүүлсэн бөгөөд сумандаа 4-р ангийг онц дүнтэй төгсч сургуультай багшилж байсан гэдэг.
Улаанбаатар хот руу цэрэг татагдаж тэндээ сууршин амьдраад ээжтэй минь ханайлж 1967 онд анхны охиноо элгэндээ тэрврээд хичнээн их баярлаж байсан бол доо гэж бодхоос минь нүдэнд харагдах шиг болдог. 3 хүүхдээ бурхны орон руу алдчихад ээжтэй минь хамт зөндөө зовж шаналж байсан байх та. Бурхнаас заяасан гэж бодон хайрлсан 5 үрээ элэг бүтэн эрүүл саруул өсгөх гэж эмнэлэг хэсч үлсэж занган ядарч нойр хоолгүй хонсон өдрүүдч тоогоо алдсан бизээ. Ингэж л амьдралын хатуу шуурган дундуур элэгдэж хорогдож бидэндээ бараг 40 жилээ зориулсан аав минь гил хар санчханд буурал нэгэнтээ бууж танан цагаан шүдэн хитгэн ширхэг үлдэж магнаад нь хид хідэн чүрчлээ үлдээгээ дотсон он жилүүдээс биднээс хариу нэхэж ганц ч удаа гомрохож гомдлож байгаагүй уужуухан ухаантай хайртай аавда амьд сэрүүнд нь ганц удаа ч гэсэн баярлалаа гэж хэлж үзээгүй тэнэгхэн үрсээ уучлаач гэж хэлэхэд дэндүү хожимцноо мэдрэх үнэхээр харамсалтай байдаг да гэсэн байна. За, нэрийн нутлан сонсогч. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Олон гайхалтай түүхийг ухаарч, уярч, уйлж суудаг сонсогч байна. 10 жилийн бага ангийн хүүхдүүд дундаас онцолж харсан нэгэн хөөрхөн хүүгийн тухай. Миний хүүгээс 1 насаар ах юм аа. Одоо 9 настай. 10 жилийн 4-р анги. Ангийн дарга гэх албан тушаалтаа ихэд итгэл үнэмшилтэй хандах бяцхан хүү. Анх хүүтэй минь ижилхэн царайлаг болохоор онцолж таньдаг боллоо. Хүүхэд бүр л ээжтэй хамгийн царайлаг л байдаг л та. Ажлын байраар минь орж гарч итгэл муутайхан инээмсэглэн, мэдлэн, баяртай гэсээр гарч оддог байлаа. Би нэг хэсэг ажилдаа очиж чадахгүй байх үед ээж минь ажил болон хідэн хүнийг минь хариуцсан үлдэж, энэ хөөрхөн хүүгээд л онцлон хэлж байсныг нь санаж надаас дутхгүй хөөр хилэн хандна. Үнэхээр цэвэр цэмцгэр ангийнхан багштаа нэр сайтай хүүхэд. Гэхдээ харах бүртнийг л сонин мэдрэмж яаж сайн хандсан ичингүүрэн төлнө. Би учрыг нь үл ойлгоно. Хичээлэн тараад авах хүн ирээгүй байсан болохоор ээжтэй минь сууж элдвийг ярилцсан байсан. Хин ирж авах юм гэж асуухад аав авнаа. Ажил нь арай тарах болоогүй. Уг нь би өөрөө явж чадна л да. Гэхдээ аав маань зөвшөөрдөггүй юм гэжээ. Миний утсаар ээжтэйгээ ярих юм уу гэж асуухад ээж намайг 4 сартай байхад орхиод Солонгос явсан. Одоо болтол ирээгүй гэд цонхоор ширтэн хэлсэн үгээ бодон суусан гэсэн. Хэсэг хугацаанд хамт байхад удалгүй аав нь нүүр дүрэн инээмсэглэн орж ирж хүүгийнхээ толгойг илэн эрхлүүлж баярлснаа илэрхийлж хүүгээ хөтлөн гарсан гэж ээж хэлэхдээ би тэр хүүгээс юу мэдрээд байснаа ойлгосон юм. Тэр инээмсэглэн үргэлж тоглон наадаж явдагч заримдаа тэр жоохон биенээс гарахааргүй гуниг үгийг хэлтгсэн. Надаас баг зэрэг бишүрхдэг хэрнээ ээжд минь итгэн их зүйлийг ярьдаг. Ээжигээ ярих их дуртай. Даанч би царайг нь сандгүй гэх. Иримийн хайр сэтгэл гайхам сайхан зүйл мэдрэмжээр дүүрэнж их үрийн хайрыг яахан гүйцэх вүлээ. Иримийн дунд үл ойлголцол, гомдол харуулсал үзэн ядалт аль аль нь байж болох. Хайрттай гомдож тунсан бүсгүй ажил амьдралын төлөө тэмцэлд явсан хэдий ч инхри бяцхан өрн ээжийнхээ царайг санахгүй мөртлөө нүдэндээ гунигтэй дурсан ярин суух нь гол зүрх зурж өвтгөн. Дурсан ярих дурсамж даанч 2-3хан өгүүлбэр. Эмэгтэйчүүд минь, ээжүүд минь амьдралын олон өнгөнд бүдэрч бүдчин босон суун явахдаа инхри үрдэн ээжээс шалтгаалах гуниг бүү үзүүлээрэ. Гэсэн байна. За Улаанбаатар хотод 12 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар National Life дэмжиж ажиллаж байгаа. National Life даатгалын ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал нь бүх төрлийн шалтгаан төвчний улмаас, мөн гинти ослын улмаас амь насаа алдах, түнчлэн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах зэрэг тохиолдлуудад зээлийн үлдэгдлийг нөхөн төлж таны гэр бүлийг санхүүгийн эрсдлээс хамгаална. Утас нь 7011 33 66 7011 33 66. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч National Life даатгал баярлаа. За баярлаа. За өдөө ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс миний түүхүүдээр үргэлжлэн шууд хүрч байна. За нэрээ нутлсан сонсогч. Өмнө нь хөгжилдөө түүхээр уншиж байсан цэргийн баяргээ дахиад орууллаа гинэ. За. Инхий манаа. Би цагдаагийн байгууллагад он удаан жил ажиллажээ. Анх их нэртэйгээ гэртээ тэртээ 1980-ад оны сүүлээр танилцсаж 1992 оны бичин жил анхны хүүхдээ үлгэдэж авлаа. Хүү. Анхны хүүхэд маань хүү. Бид хоёр бөөн баяр. Дараа жил нь дахиад 1993 онд дахиад жил эхнэр төрлөө. Ашаад хүү. 1994 онд төрлөө. Мэдээж хүү гинэ. Жил дараалсан юм эртээ дандаа. Ингээ 3 жил дараал нь төрсөн 3 хүү. Эхнэр хэлж байна. Ойрхон төрхөөр хүүсэн солигдох нь хор байдаг гинэ гэдэл бөөн эмч домж үзэж хардаг хүнд үзүүлээд 3 жил хүлээгээд төртөл дахиад хүү. Эхнэр за боли өшөө хүлээнэ л гэж байна. 5 жилийн дараа 2004 онд том хүүгээ 10 настай, багыгаа 5 настай хахад сүүлчийн даралтаа хийлээ. Барсангүй. Дахиад хүү.
Эхнэр яагаад ингэж хичээсэн гэхээр өөрөө айлын том 7 эрэгтэй дүүтэй нэмээд 5 хүү нэмээд би гинэ. Нийлээд 13 залуу чангалда. Ингээд 5 хүүтэй айлд та бүхэн юу тохиолдог гэж бодож байна? Бага хэмжээний тулааны талбар шилтэл, хагарах, хүүхэд нийл, зодох, эхнэрийн шин савхиндэл, шатах, төрийн цагдаа болох, миний төрөвч мөнгөтэйг ор сургахгүй алгах. Ер нь арилаа дараад ирэхэд гэр орон ундуу сундуу хоол ундаа хийгээгүй үүмэн самунтай байвал эхнэр өвтөөр тайвширдیں۔ Харин бүх юм ном журмаараа гэр цэвэрхэн, хоолоо идсэн, багчууд нь унтчихсан, томчууд нь хичээлээ хийгээ сууж байвал цэрэн гинэ. Нэг л юм болж тий. Гэрт маш ноцтой хэрэг гарсан тодорхой бөгөөд гурилын ганжин энэ бол ээжийнхэн зэвсэг, суран тэлээ энэ бол миний зэвсэг хурч дуусах нь олонтой. 2000 оны дундуур ямдаг. Би чин төрийн цагдаа гэрийн бараа харнаа гэж байхгүй. Цагаан сар улсын наадам шинэ жил ер нь ямар ч баяраар гэртээ байхгүй. Бас баяраар гिचгчээ. Угаасаа бүх өдөр гэрийн бараа харахгүй. Нэг өдөр ажиллаа тараад нилээд оройн гэртээ ирлээ. Нөгөө хэдээ сэрэхгүй санаатаа хөрөгчөө онгоолгоод хоолоо идэх гэтэл битүү скотчоор бүр саяг байна. Бүр гайхаад хүү идэж болох юм дотор нь байгаа юм байх таа гэд автал манай 3 дахь хүү аяхтай хоолоо битүү скотчтоод дээр нь миний өглөө идэх хоолыг идүүл алын шүү. Агаагүй гэж бичсэн байдаг. Том ахан сагс тоглож явж дими яваад орж ирээд өөрийнхөө хоолыг идчихээ дараа нь муу дүүгийнхээ хоолыг идчихдгээс болсон хэрэг. Дунд хүүдээ миний хүү нуучгаж байгаа ч гэсэн хаанч байсан олоод идчихтий юм одоо хадгалахгүй лээ гэж юу. Би ч энэ зовлон бас мэдэрнэ. Надад нэг амрах боломж гараад сайхан амраад эхнэртэйгээ хамт гарыг гэж бодоод өглөө босоод өмдөө өмсдөл тэлэмэн алга. Баян төрийн өвц өмснө гэж юу аах вэ? Нэг угаасан цамц байгаа тэрийг аваад өмсгөл эхнэр хэлж байна. Үздэл тэр нь ч алга. Бүр оймос гуталж алга. Зурагт үзэх гэсэн удирдлах чалга. Галтгоонд ороод юм идэх гэсэн идэж болох бүхнийг нь идчих тийм үү хайш. Аргагүй дээ одоо 15, 16, 17 ирчүүд чинь. Би гэж төр тангараг өргөсөн нийгмийн сайн сайхны төлөө зүтгээд харин ихнэр гэрт миний хувц сунар хоол унд мөнгө төргний эзэн холбогдох чинь тодорхойгүй 5 этгээдэд алдчихгүй л гэж миний инхийн төлөө зүтгээд өр хүүхэд томорч 3 том хүү маань гуруула хүнтэй сууж нэг нь 3 нөгөө нь 2 нэг нь 1 хүүхэдтэй болсон бөгөөд мэдээж бүгд хүү гинэ. Ямар амар хэрэг вэ. За нийт 18 ирчүүд болсон. 4 дахь хүүгээ маань ихнэр төрж сувлагт самбар дээр охин гэж бичих мөч нүдэндээ житгдэггүй хэрэг зогслоо. Ихнэрээ адил байдгүй. Гараа дардал машин сууж байна. Яваад очтол нулимс туслуулсан бололтой. Болоогүй гартаа вино борчихсан. Би бүр гайхаад юу хэлхий мэдтгүү. Ихнэр хайр нь харж байснаа. 40 жил хүлээлээ штэ гэж вино задлж яддаг шүү. Ирчүүдтэй байсаар байгаад иршүүд болчихдаг юм байх та. Ач охины талаар асуултгүй зүгээр л даам аргагүй дээ баахан бакалын дундах ганцхан өндөр үсгэт юм чинь бүгдд нь наад жаргал хүсье хошууч гээ гинэ. Ямар гоё юм бэ тий. За. Яа бас л ёо 18 өөрөө ирчүүд гайч нэрний ирчүүд. Ёо. Копи гинэ. За. Аав минь халамцуухан орж ирлээ. Ууснаа нуух гэж их л хичээж байгаа нь илт харагдана. Орж ирэнгүүтээ зурагт үзэхээр сув. Тэгснэ гинт аав нундлаа. Гэт босоод өрөөнөөс гарахтаа уусан юмдаа толгойн дийлдсэн үү, яасан, хазайж хан мөргөх шахлаа. Алив би таныг орон чинь оруул алив гэд бугуунаас нь шүүрэхэд миний мэдэх залуу хүний шүрмэстэй болчин биш. Ээжийн шиг, эмээгийн шиг зөөлөн булбраа тийм л ярс гарт илэгдэж мэдрэгдэх тэр мөчид уужчихсан байна гэж уур хурч байсан минь сарнин одож аавыгаа өрөвдөх, хайрлах сэтгэл улам ихээр оргиллоо. Ягаад ч юм сэтгэл имзэглээд аавынхаа өвөр дээр эрхэлж мөрөн дээр нь сууж гарт нь тэврүүлж байсан тэрл үед аавын булчингаас илүү хүч чадалтай зүйл байхгүй гэж боддогсон. Гинэт том болж хүний ихнэр хүүхдийн ээж болсон цагаас хойш аавыгаа нэг ч тэврээгүйгээ саналаа. Өрөвдөгтөө нүдний аяг нулимсаар дүүрч гараас нь хөтөлж оронд нь оруулаад хучиж байх тэрл мөчид ээжийн минь нүдэнд харагдлаа. Эрийг нас уулыг цас дардгаа гэж ээж хэлдэгсэн. Хүн өгчрөхөөр хүүхд шиг болдог гэж үний юм байна лээ. Сэтгэл нь, бие нь, бодол нь. Эмэгтэй хүнийг шиг зөөлөн болдог бололтой. Бурхан болсон аавыгаа их л өгүүлээд санах юм гэсэн байна. За дараагийнх нь зол заяа гэдэг сонсогчийн түүх байна.
Шинэ жил өнгөрөнгүүт л цагаан сарыг ухтан зэвсөвчний ангиудын дунд цагаан сар Монгол төвний уламжлалт их баяр гээд нилээдгүй том тэмцээний удирдамж ирж ёс заншил, урлаг, уран сайхан, мэдлэг, мэдрэмж ер нь бүхэл чадхаараа өрсөлддөг тэмцээн зохион байгуулагдаад 20 жил болж байна. Олончуудаа оролцож тэргүүн цом болон эхний байруудад шалгарч байх явцад хөгжилтэй явдлууд аль тохиолдохыг тэргэхүү. Тэр нэг жилийн тэмцээний нэг хэсэг нь бүхийн цол дуудах байсан юм. Гол өрсөлдөгчид маань манай яг өмнө гарахтаа ашгав шиг хоёр зэргийг зодог шуудагтаа гаргаад л нөгөөдүүл нь тайзан дээр дэвж шаваад жигтэйхэн гоё тавилттай цол дуудлаа да. Манай цоллооч зөвхөн цол дуудах бэлтгэлэл хийснээс тийм гоё найруулга тавилт энэ төр бэлдээгүй байсан юм. Манай цоллооч илүү хэдийч хүний шунал болсон өндөр оноо авах санаатаа нөгөө хоёр цэргийн нэгнийхэн зодог шуудгийг гуйж тайзны ард багийнхаа залууд сумын зан өмсүүлээд гаргаж орхилоо доо. Жигтэйхэн гоёч боллоо, цоллооч маань ч өндөр оноо авлаа. Харин өнөө цэргийг дарган загнаад өрсөлдөгчдөд зодог шуудгаа өглөө энтергээд бараг тайзан дээр гарч ирж авах нэ. Манайхан ч дууслаа алга нэжигнүүлээд нөгөө бүх маань хөөрчгсөн хүн тайсны араар ортол зодог шуудгийг нь шууд лайлаад авчихлаа. Манай сумын зан хоёр дохортойгоо хувцсны өрөө рүү орох гээд шатаар хурдхан гихчин гүүгээд гартал дараагийн номерын бүжигчүү өхнүүд шатан дээр бүгд зогсож байна. Монгол гутал дотоож малгайтай хүн ямар харагдсан ойлгомжтой. Арай гэж яваад очтол хувц сарж байсан ихч маань заал руу ороо суучих. Утасч байхгүй, хувцасч байхгүй нөгөө сумын зам маань тайзны ард байгаа биднээс түлхүүр авах гээд дахиад нөгөө бүжигчдийн дундуур чавхтаад л буугаад ирлээ. Бид нарт байхгүй нүмрүүлчмээр дээл энтерч авч үлдээгүй бид хэд гайхаад артал. Нөгөөх маань хундан ягаан амтан ирээн дотоочтой зогсож шүү. Сумын зам маань их шар залуу байсан л та хөөрхий ичээд хундан ягаан болчихож ихчийг дуудаж хувцсны өрөөнд иртэл 15 орчим минут тайзны ар зогсов. Игч өрөөнд ирлээ гэхээр нь дагуулад л дээш гартал дахиад л өнөө бүжигчтэй шатан дээр зөрөв. Зарим нь бүр инээдэ барьж ядаад байгаа нь л бид нар савж унаа шатаар явж чадахгүйсэн юм чинь. Арай гэж хувцсан өмссөн өнөөх заа маань ягаан хിവэрэл тэр өдрийн тэмцээнээ дуусгасан да гинэ. За. Хоёул амтрал хийж байгаа мэдээлэл хүргэж байгаа тийм. За Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах суурайтаагаар 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис хамтран ажиллаж байна. За энэ авторадиатор сервис 2003 оноос үйл ажиллагаагаа эхлээд за ингээд одоо бол 2006 оноос авторадиаторын төрөлцсөн эхлээд эднийхээс бүх төрлийн радиатор худалдаж авч болно. Захиалгарч авуулж болно. За радиаторын засвар хийж болно. Дээд банкаа солиулна, эсвэл шинээр хийлгэн. За дээрэс нь парны худалдаа засвар, эйр кондишны цэнэглэх үйлчилгээг бас эднийхээс авч болно. Эднийх яг ингээд авторадиаторын засвар худалдаагаараа төрөлжөөд баг 22 жил ажиллаж байгаа. Тэгэхээр авторадиаторыг бол зөвхөн гаргахгүй л гэсэн үг. Яг үнэ. За дээрэс нь маш түргэн шуурхай үйлчлэгээтэй яадаг бол танд нэг зэрэг 6 засварчин зэрэг ажиллаж байгаа учраас за барааны нөөцний хувьд бол үнэхээр сонгот сайтай. За ер нь бол байхгүй гэдэг үгийг бараг л хэлдэггүй гэж байгаа. Ер нь бол баг галерей шиг юм байдаг гэсэн ардиатрын галерей шиг. Тий. За тэгээ хот дотор болон хөдөр нутгийн унаанд мопедээр шууд шуурхай өргөд өгчин. Тэгэхээр та дарих руу сансар талаасаа дарих руу эргээд ерөөсө 300 м явбал яг замынхаа хажуу талд зүүн гар талд чинь гэсэн үг. Одоо ертөнцийн зүгээр бол баруун талд гараараа бол зүүн гар талд чинь нэг салбар наваад хууч 22-ын довчоо Мак компани хажууд төв зам дагуу бас нэг салбар наваа. Тэгээ та 8000 2000 99-6 2000 гэсэн утсуудаар холбогдоорой. Авторадиатор Монголиа гэж кириллээр бичээд пэйж рүү орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах суурайтаагаар 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 8000 2000 гэж амархан дугаар шүү. За одоо минийх те. За гүн самбуугийн ариун чулуун анжгаа. Монголд болсон анхны сүрт шоу гинэ. Би 7 дугаар анги байсан гэхээр 89 он юм болоо да. Монголд анхны супер шоу болсон юм а. Би тэгэхэд ангийнхаа 2 3 найзтай тэр шоуны масс гимнастикийн хүүхдүүдийн нэг болж бараг 2 сар хичээлээс чөлөөлөгдөд төв цэнгэлтгийн гадаа нар салхинд хатаасан борц болтлоо бэлтгэл хийж байсан юм. Сургуулиас ижил өндөртэй хүүхдүүд аваад ирсэн баахан багш нар хэсэг хэсгээр нь аваад бүжигнүүд заана. Бүжигсээж байх юм байхгүй л дээ. Зүгээр л нэг гараа алдлах, хумих, сууж босох, ийш тийш маш зэгцтэй гүүх, ямар нэг туг ч юм уу альчуур барьж даллах гэх мэт юм хийн. Зарим нөхөд их дүлгүү байсан уу, тийм амархан хөдөлгөөнүүдийг жигдлэх гэж яс 2 сар балбсан юмдаг. Тэгээд бүлгээрээ сурсны дараа наадмын талбайд бүгд нийлсэн бэлтгэл хийн.
Хаасайгүй цагаан хоолой барьсан хянагчид орилолтоод л төв асрын дээвэр дээр гол бүжиг дэглээд зогсоод хөдөлгөөн сануулна. Бүлэг хариуцсан багш нар бас үзэгчдийн суудлын голд зогсоод хоолойгоо сөөтл бархираад л үзээд байна. Тамтай ажиллаа л да. Тэгэхдээ хичээлдээ явахгүй байх өдөртөө наадмын талбайн ойр хавийн байшингийн сүүдэрт суугаад 3 хуушуур нэг улаан ус тухайн үед элбэг олддог идэ биш байлаа л да. Улаан ус уух нь хүүхэд бүрт нормоор өгдөг байсан юм. Их л сайхан санагддаг байлаа. Одоо бодохноо Монголын үйлдвэрчний эвлэлийн 13 ч билүү зүгээр ийм их хурдл зориулсан юм шиг байгаа юм. Гол нь энэ шоу яагаад тийм супер тэгээд анхны гэс нэрийг хүртсэн бэ гэвэл их түүхтэй. Анх удаа энэ шоунд цэргийн тусгай хүчнийх үзүүлбэр үзүүлсэн юм. Арай л нисдэг тэрэг буулгаагүй бах та. Ямар ч байсан л нүүр амдаа хөө төргсөн сүрхий хувцастай ахнар гарч ирээд л мод чулуу хаг цохоод л бие авч хидээд л хүн амтан баривчлаад л дээрээс нь шүхрийн десантынхан бууж ирж мэрээд л аюул улс. Хажуугаар нь сургуулийн сумтай АК-гаар ийш тийш шүршээл дайн цаашаа юм болдгийг. Бас тухайн үеийнхэн од байсан дуучид энэ төр ирж дуулж байсан юмдаг. Гимнастикийн хүүхэд миний хувьд л ёстой үзээгүй юм үзэж байгаа нь тэр л дээ. Хамгийн ойрхоноос үзэж байгаа хүмүүс нь бид болоод туг барьж ийш тийш гүдэг хугацаа цэргийн байлдагч ахнар байсан. За тэгээд тухайн үедээ шоу энэ төр зохион байгуулах туршлага гуйж байсан баах. Социалист Монголын соёлтой иргэдийг эмх журамтай байна ч гэж ботсон баах. Нэг бол бүр ийм олон хүн цуглан ч гэж бодоагүй бах. Ямар ч байсан өнөөх шоуг үзэхээр стадионыг дүүргээд бүр гүйлтийн зам дээгүүр хүртэл битүү суух хэмжээний хүмүүс цугласан юм. Гол аюул хизээ болсон бэ гэхээр шоу дуусны дараа. Сэтгэл нь өөрсөн хүмүүс тарахтаа стадионы хаалга руу бүгд гүйлснээс болоод хаалганууд дээр нуралт үүсээд хүн амьтан дарагдж өгөх аюул үүссэн. Үгсэн ч гэдэг. Тэгэхдээ нам төр маань нам дараад нэг сенсац болгоогүй болов. Үүнээс нь болоод цагдаа цэргийн хүчийг нэмэгдүүлээд бороогоо жадандаа хүрч зохион байгуулалт эмх журманд оруулсан гэсэн баг. Саяхан жинхэнэ боевик тоглолт үдсэн түмэн олонд энэ нь таалагдаагүйгээс хөөхөн мөргөлдөө маягийн юм болж энэ нь эмх замбраагүй байдлыг бий болгосон болов. Наадмын талбайн голоор хүмүүс амар замбраагүй гүйлдэж эхэлсэн. Хөөхий нөгөө мо туг барьж гүйж байсан цэрэг ахнаар тугны ишээ нийлүүлэн барьж тойрог үүсгээд хүүхдүүд биднийг голдоо хийж хамгаалсан тулдаал мань мэт одоо тоос хөдөлгөж яваа байж ч мэднэ. Амар санагдаж байсан. Хаасайгүй хүмүүс орилолдоод хашгираад эн тэнд цагдаа цэргүүд нохоо мохоотойгоо гүйлдээд кино цаашаал юм хараад бүлтгэнэд суусан да. Хизээ хойно оролцсон хүүхдүүдэд нэг дурсамж хідэн төвөрхтөө өгч байсан санагдана. За ийм л айхтар юмны амьд гэрч болж явсны хувьд бичмээр санагдаад сэрүүлв. Надтай хамт гимнастикт зогсоод ч юм уу өөр ямар нэг байдлаар тоглолтод оролцож гэрч болж исэн хүмүүс байвал дурсамжаа дор хуваалцаарай. За өнөөдөр бол манай редактор нөгөө цэргийн баяр болж байгаа гэдэг утгаар аль болох аав нартайгаа холбоотой цэргийн баяртай холбоотой эрчүүдтэй холбоотой түүхүүдийг түүж авч өгсөн. Тэгээд харамсалтай нь нэвтрүүлгийн цаг дуусах болоогүй байхад дууслаа. Тэгээд би шууд групп рүүгээ ороод хамгийн ихэнд байсан шууд нэг түүхийг аваад ирсэн шүү заяа. За. Сайн байна уу? Би 22 настай эмэгтэй товчхон өөртөө сүүлийн 3 жил тохиолдсон зүйлээ бичээ. 2021 онд найз залуутайгаа учирч 2022 онд жирэмсэн болж 11 сард нь төрлөө. Хугацаанаас эрт 1 кг 200 г охинтой болоод тэр их өвдөлт хайрын донд ээж болсон дооч итгэсэнгүй явхад төрөөд 18 хоногийн дараа охиноо алдав. Ингээд хэдэн сар амьд өвтөр шиг байсаар дахиж хүүхдтэй болчихвол болох юм шиг санаад 2023 оны 9 сард дахин төрсөн. Дахиад хөрхөө охинтой болоод биеийн байдал нь дажгүй сайн гэдэг үгийг сонсохдоо зэрэгцсэн. Намааг төрөөд 5 хоног байхад хайртай эмээ минь өнгөрч бүдийг хаяад явмаар байсан ч үрдээ хорогдоод чадаагүй юм. Эмнэлэгт 2 сар болоод утгагүй гарах тухай яригдаж байхад гинтэл нэг орой охин маань сэхээнд ороод 8 дахь хоног дээрээ хорвоод мэдлээд 2 сар 8 хоногийн дараа надад 3 дахь том хагцлыг мэдрүүлээд бурхны орон руу яваад өгөв. Дахиад л хар дарсан зөөчийг өдрөөд ил нэг уйлж далд нэг уйлсаар хүүхдтэй хүн бүр татаархаж нүдэндээ нулимс цэлэлзүүлж явсаар нэг мэтгэд хавартаа золгов. Хар дараад эмээг огтоо зүүдлээд л нэг л тоохгүй. Аавыгаа уртл нас орчгож гэж зүүдлээд л аав ээж хоёр маань салаад аавтайгаа 2 жил уулзаагүй байсан л да. 2024 оны 5 сарын 9-ний өглөө уц дуурахтаа зэрэгцсэн хар дарсан зүүднээс сэрлээ. Уцсны цаанаас ээж зөөлөн дуугаар аав чинь өнгөрчихжээ гэж хэлж байсан. Тэрнээс хойш нэлээд хэдэн сарыг би яаж өнгөрснийг одоо санахгүй байгаа юм. 2 жилийн дотор хамаг хайртай бүхнээ алдчихад ийм жаахан биендээ дийлдэшгүй их гоног хурааж л явна да. Дахиж хүүхдтэй болох талаар бодгооч бас зориг мөрөөдөл юу ч байхгүй. Юм ид хөдлөх төсөлгүй зүгээр л оршоод амьдралын урсгалаар урсаад л амьдрах бололтой
ирээдүйд гинэ. За болох байлгүйтэй эн чинь дөнгөж 22 настай юм чинь тий амьдрал тэгэл унаж босоол явдаг юм чинь тийм ээ. Яг тэр үеийн сэтгэл зүй хэцүү ах уу тэгээд. Яаж ч бодсон ийм олон үнэ зэрэг алдчихаар хэцүүлтэй. За тэгвэл би бас нэг ийм түүх шууд уншиж доо групп дээрээс. За. Тэгээ миний түүх гээд юу ер нь бол нэр групп дээр миний түүх гээд хаштаг хийгээд нөгөө нэг бичвэл илүү уншихад амар тий. За миний түүх. Би багасаа л өвөө эмээ дээр өссөн өвөө эмээгийн эрх охин байлаа. Гэхдээ манай өвөө ихэнхдээ жоохон уучдаг төрлийн хүн л дээ. Тэрэнд нь би нэлээд дургу. Дургугээсээ болоод өвөөгийн хажууд хизээч унтдаггүй, эмээгээ голдоо хийгээд бид хоёр захтаа унтдаг байлаа. Орой бүр эмээгийн нураг маажж өгнө. Өвөө гуйсан ч зөвшөөрдөггүй. Гэсэн ч өвөө намайг хайрладагаараа л хайрлана. Ээж цаг нь бол намайг ээжээс өмөрдөг, дэлгүүр гарч арх авдаг ч гэсэн хизээч зээнэрэ мартдаггүй, нэг бохиж болсон бариад орж ирдэг байв. Надад арх авснаа ууснаа баригдвал 2-3 мянга төгрөг өгөөд хөнгөн аргалчихна. Дандаа надтай хамт байх юм шиг санагддаг байсан өвөө маань хүн дээр өвдөж эмнэлэгт хэвтлээ. Биднийг эмнэлэг дагуулж явдггүй аав ээж эмээг их томчууд л явна. Цаанаас нь зөвшөөрдөг байсан юм билээ л дээ. Нэг удаа аав ирэхдээ өвөө нь ерөөсө хоол идэхгүй байна. Миний хүүхдүүд өдөр болгон өвөө рүүгөө ярьж хоолоо сайн идэрэй гэж захиж байгаарай. Хүүхдүүдийнхээ үгэнд орох бах гэлээ. Тэр өдрөөс хойш би өдөр бүр өвөө рүү ярьж мэд мэдэн хоолоо идсэн эсхийг нь асууж сайн идэрэй гэж захдаг болсон. Өвөө дандаа уцаа аваад өвөө дүнгэсээ хоолоо идчихэд байж байна. Өвөө нь өнөөдөр ийм юм идсэн, тийм юм идсэн гэд нэг хөөрхөн. Тэр өдөр юу болсноо надтай ярьдаг болов. Өвөө нилээ удаа хөвцэн. Эмнэлгээсээ бидэнд 20 мянга өгөөд л бид нар ч гэсэн нэг пиццаны мөнгөтэй болцоолоо гэж дотроо их л хөөрцөглөн. Аргагүй шүү дээ. 10 ч өрөөгүй хүүхдүүдийн хувьд 20 мянга бол их том тоо. Нэг өглөө ээж нилээн эрт босоод хувцас өмсчихсэн нүрээ хальт будчихсан гарах гээд байж байлаа. Дөнгөж сэрээд ээжийн тэр дүр зургийг харсан болохоор хааж гэж байгааны асуудал эмнэлэг явлаа өвөөгийнх нь би муудчихсан гинэ гэв. Тэр өглөө бол миний хувьд ч ирээл нэг өглөө байсан болохоор цайгаа угаад л хийсэн юмгүй байж байтал ээж удалгүй залгав. Уцаа автал миний охин арцаа угуулчихаа гэж дөнгөж уйлсан бололтой өнгө аясаар хилээд уцаа таслав. Миний дотор зураад л явчихсан. Хэдийч ихч надаас юу гэж байна гэж асуухад нь би юу ч ойлгоогүй хоолоогоор арцаа угуулчих гинэ гэж энэггүйхэн хэллээ. Гэхдээ тэр үедээ би маш хүнд бодолж ивжчихсэн дарагдчихсан байсан юм. Мэдээж ихч бас эвгүй болсон. Арцаа угуулах гэтэл жожигоолог шүдэнс аль аль нь байдгүй. Ээж рүү залгаж шүдэнс байдгүй гэсэн чинь ээж за гэдэл уцаа таслав. Бид бүгд дотроо жоохон эвгүй болсон ч яагаад ч өвөө мэт энгийн өдрийг өнгөрүүлж байв. Үдээс хойш би шалаа арчаад эгч тэнд манай үеэлтэй видео кол хийгээд байж байлаа. Тэгтэл манай үеэл гинт та нар мэдсэн үү? Өвөө нас орчихсан гэдэл пал хийдэл хэлсэн. Би хизээч сонсохыг хүсээгүй үгээ сонсчихсон, нууцаар жоохон уйлв. Тэр өдөр надаас нэх их нулимс урсаагүй. Зүгээр л шоконд орчихсон, хий хоосон мэдрэмж, уйлах гэж нулимс урсахгүй. Ийм зүйлтэй нүүр тулж үзээгүй миний хувьд энэ хагацл байж боломгүй мэт санагдана. Нэг л үнэнтэй эвлэрч өгдөггүй, өөртөө үгүйсгсээр л. Ядаж тэр өдөр эмээгийн минь төрсөн өдөр байсан юм. Хэдэн өдрийн дараа бид эмээгийн цуглаж майн хөгжөөсөн. Тэр үед л би хүсээгүй боловч тэр үнэнтэй эвлэрсэн баг. Тэр өдрөөс хойш өвөөгийн зургийг харахаар намайг нэг л өрөвдөнгүү харцаар хараад байгаа мэт санагдах болсон. Тэр үеэс би өөрийнхөө төлөө биш юм гэхэд өвөөгийнхөө төлөө амьдрах итгэлтэй болсон доо гэсэн байна. За цайн хүрээд 2025 оны 3 дугаар сарын 18-ны Мягмар гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс миний түүхэр дээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар автомашины радиатор, парк кондишны асуудлыг бидэнд даатгах суурайтаагаар 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис, за мөн сайхан амьдрах орчин хүн бүртгэх суурайтаагаар хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар M-Design тавилгын дэлгүүр хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа забрын явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа одоо чи яах вэ? Нийтлэл явдаг шүү дээ, тийм. За нийтлэлүүдээ хүлээн авч сонсорой. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3